За 2026 оны 10 сарын 1-ний өдөр олон улсын бас ахмадын өдөр бас байгаа. Тэгээ бас нийт ахмадуудаа бас байнгын орооны бас удаа хурал дээрээс бас мэдлэгээ төвшүүлээд за манай байнгын орооны эрхлэх одоо асуудлын хүрээнд нийгмийн энэ салбар бүлгүүд тэр дундаа одоо ахмадууд руу чиглэсэн төсвөө арга хэмжээг тодтогч асууя. За эндээс асуултаа эхлэе. 2026 онд ахмадуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ энэ чиглэлийн ажлууд ямар байх вэ? Соёл одоо спорт аялал жуулч залуучуудын яам дээр бас тодорхой ямар саналуд байна. Соёлын үйл ажиллагаа ямар шүү байна. За мөн дээрээс нь одоо бас насан туршийн боловсрол түүнтэй холбогдлолтой бас юмуд бас байна уу. Ингээд манай одоо бас байнгын ороонд хариулагдж байгаа хараа яамдууд бас энэ чиглэлээр бас аль биесний мэдээлэл өгөөч гэж асуултаа эхлэе. За үндсэн хилцэж байгаа асуудалтай холбогдлолтой би бас яг байнгын орооныхоо нүдээр харахаар энэ удаагийн төсөвдөр бас анхаарах зүйлүүд бас нэлээд байгаамаа. Гишүүдтэйгээ би бас санал нэг байна. Манай байнгын хороо хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо гэдэг ийм одоо бас нэршилтэй концепттэй болсон. Тэгээ ер нь одоо сахил үрдтэй шалд ордог гихчээр нэр усаа өөрчлөөд тодорхой концепцоо шинжилээд өөрчлөлт гарахгүй байгаа юм байдлууд дээр бас нэг жоохон санал нийлэхгүй бас байгаамаа. Манай байнгын хороо дотроо 2 дид хороотой. Миний би соёл спорт залуучуудын асуудал хариулсан дид хороо ахалж байгаа. Соёлын асуудал дээрх төсөв сая одоо бас гишүүд маань бас хэллээ. Өмнөх 2-3 жилүүдээс хэд дахин буурчихсан. Залуучуудын асуудлын төсөв бүхэл бүтэн Монгол улс дийлэнхийг бүрдүүлж байгаа энэ залуучууд руугаа чиглэсэн 1 жилийн маань төсөв 200 сая төгрөг. За тэгээд соёлын өвийг хамгаалахын чиглэлийн бас одоо чиглэлийн ажил 200 сая төгрөг. Одоо хоёрын хооронд нэг ийм мөнгө тавьж байгаагаар 50-ын дээр хэмжээний төсөв орж ирж байгаа учраас энэ яг хүний хөгжлийн нийгмийн энэ одоо бас бүлгүүдийг дэмжих ийм төсөв мөн үү гэдэг дээр бид нар бас бодох ийм одоо бас зайлшгүй шаардлага гарч ийна гэдэгтээ би бол санал нэг байгаагаа бас илэрхийлье. За сая ерөнхий бас тайлбарууд бол авлаа. Дахиад би нэмээд хэлье. Мега том төсөл хүний хөгжлийн тухай асуудал яриад боловсролыг дэмжнэ гэдэг тухай ярьж байгаа хэрнээ боловсролын сайдын одоо энэ одоо багц төсөв маань 1.3%-аар буурсан байдалтай орж ирж байгаа. Яг бид нар тэгтээ ингээд юм урай ингэж одоо гаргах байдаг юм. Эсвэл ингэж нэрлэхэ болох ёстой юм уу? Ингээ ойлгохгүй байгаа юм л да. Боловсролын салбарт сая одоо хичээлийн шинжил болоод ингээ явхад хүртээмжийн тухай асуудал бол нэмэгт одоо хамгийн номер 1-т яригдсан. Тэгээ би бас салбарын яамнаас асуухаар коэффициенттэй нэг мэдээлэл өгөөд ингээд ойлголтын хувьд бол бас нэг тийм бүрэн мэдээлэл авч чадахгүй байна. 2026 оны төсөв боловсролыг дэмжих ийм төсөв юм бол яг ямар үр дүнг энэ салбарт гаргах юм бэ гэдэг дээр та бүх маань тодорхой хариултыг өгөөч. Багш нарын цалин нэмэгдэх гэхээр болохгүй гэдэг. Нэг ээлжийн байдаг юм уу ядаж 2 ээлжийн болгоё гэхээр бас боломжгүй гэдэг. 108 сургууль 120 сургууль хэрэгтэй гэхээр одоогийн байгаа одоо бол төслөөр бол 60 сургууль шинээр барина 27200 хүүхдийн одоо асуудал бол байна гэдэг ийм төсвийн тухай бид хүн яриад байгаамаа. Тэгэхээр энэ одоо боловсролыг дэмжих жилийн хүрээнд тодорхой энэ хүртээмж цалин ус энэ реформын шинжтэй байдаг юм уу суур асуудлуудаа ер нь шийдэж одоо чадахгүй байна. Тэгэхээр яг юуг шийдэх гэж ингэж одоо бас бид хүн анхаарал хандуулж байгаа вэ гэдгийг би тодтогч энгийн үгээр бас одоо иргэдэд ойлгохоор тайлбарлаж өгөөч гэдгийг бас хэлье. За боловсролын зээлийн сантай холбогдлолтой асуудал дээр би бас өмнөх байнгын хорооны хамгийн сүүлийн тогтоол болгож бас гаргуулсан байгаа. Зээлийн сан дээр хэдэн төгрөг тавигдж байна. Ямар одоо зохион байгуулалтаар явж байна гэдгийг бас. За баярлалаа. Наран баяр сайд хариулах уу? Наран баяр сайдын микрофон. За энэ жил боловсролыг дэмжих жилийн хүрээнд чухам одоо яг төсөв нь юу болчихвоо гэдэг дээр бас тодорхой хариулт өгөх шаардлагатай байна. Тэгэхээр энэний хувьд бид нодлон 2025 оныхоо 24-өөс 25 оныхоо төсөвтөр бол нийт мөнгөн дүнгээрээ 4 их 80 263 тэрбум ийм төгрөгийн одоо төсвийг бид төсвөлж оруулж ирсэн байна. За энэ жилийнх бол түрүүнд өгсөн янз бүрийн тоонууд ингээд бас гишүүдийн хэлээд байгаа тоон бол тэр Азийн хөгжлийн банкнаас оруулж ирж байгаа 590 тэрбумыг нэмж тооцоогүй тэр нь нөгөө зээл учраас сангийн яамн дээрээ сангийн сайдын багц руу орсон учраас ингээд тэрийг нэмж тооцсон би дүнгээр нь хэлье.
Энэ тохиолдолд бол 4 их найд 803 тэрбум 148 сая төгрөг болж ингэж ойролцоогоор 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ийм төсөв орж ирж байгаа юм. Тэгээ энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь нь 4.7%, улсын төсвийн зарлага эзлэх хувь нь бол 14.6% болж ингэж орж ирсэн ийм төсвөө. Яг хөө эндээс жишээлбэл ямар одоо бид үр дүнг хүлээж байна вэ гэдэг энэ асуудал. Энэ дээр бол ээлжийн коэффициентийг бууруулж за ингээд ээлжийн коэффициент буурснараа сурлагын чанар өснө гэсэн ийм үр дүнгуудыг бас бид хүлээж байгаа. За ер нь бол ээлжийн коэффициент тэг 100-ны 3 пунктээр буурснаар бол сурлагын амжилт бол 2-1-ээр нэмэгдэх боломжтой талаар ийм урьдчилан тооцоол гарч чадж байгаа. За ийм нөхцөл байдалтай байгааг танд хэлье. За боловсролын зээлийн сангийн тухайд бол бид бас энэ улсын хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр боловсролын зээлийн сан бол нийтдээ нэг нодлон жилийн байдлаар 269 тэрбум төгрөгийн авлагатай байсан. За энэ жил бол 261 тэрбумын ийм авлагатай ийм явж байгаа. За нодлон жилийн энэ юун дээрс ингээд эргэн төлөлт бол сайжирсаар байгаа. За энэний нэг гол шалтгаан нь бол одоо гадаад дотоодын зээлд хамрагдсан гэх нь хамаагүй одоо бүх хүнийг бол Монгол банкны нөгөө бүртгэлд оруулдаг болсноор энэ зээлийн эргэн төлөлтөд сайжирч эхэлсэн. За бид бас өнөөдрийн байдлаар бол нэг 13 тэрбум төгрөг эргүүлэн төлөвлөсөн ийм нөхцөл байдалтай явж байна. Цаашдаа энэ зээлийн эргэн төлөлтийг сайжруулах дээр бол онцгой анхаарч ажиллана. Энэ дээр бас соён гэгэрүүлэх нэг зүйтэй байгаа. Зээлээ эргэн төлж гинөө гэдэг бол өөрөө дараа үедээ зориулж өөрөө тэтгэлэг болгоч болж гинөө. Ийм л одоо сайн өвийг үлдээж гин гэдэг л энэ зүйлийг л зээл авсан хүмүүс маань сайн ойлгож өөрсдөө бас төлөх шаардлагатай байна гэдэг хэлье. За баярлалаа. Ган үлэг шүн. Өөр хинээс үлээ. Ахмадын асуудал. За микрофон 5. Нэрээ хэлээд явахгүй бол тэмдэглэлд орноо. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн нэрийн бичиг мөнх цул гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны төсөвт Ахмад настанд нийт за гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад 270.9 тэрбум төгрөг зарцуулагдахаар төсвөлөгдсөн. За үүнд нийгмийн халамжийн сангаас 543 мянган ахмадад 250.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж өгнө. Хөнгөлөлт тусламж за хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас 2000 гаруй ахмад насны хөдөлмөрлөлтийг дэмжиж 11.7 тэрбум. За улсын төсвөөс ахмад насны асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбум төгрөг зарцуулнаа. За түүнчлэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр гэсэн зориулалтаар 4.9 их найд төгрөг бас зарцуулнаа. Ингээд ахмад настанд зарцуулах гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын төсвийн дүн бол 5 гаруй их найд болж байна. Эрүүл мэндийн яамнаас асуулт байсан тийм ээ. Чин бүрэн сайд хариулах. Чин бүрэн сайд. Микрофон. За Ахмадын тухай хууль батлагдаад 25 оноос хэрэгжээд эхэлсэн. За бас эрүүл мэндийн салбарт нэг амжуулж хийж чадсан зүйл бол одоо Ахмадын геронтолог гэж нэрлэдэг Ахмад судлалын одоо эмнэлэг баригдаад дуусаад ашиглалтанд одоо Ахмад бэлэн болчихсон 60 ортой эмнэлэг байж байгаа. За мөн одоо Ахмадын үндэсний зөвлөгөөн энэ 10 сард багтаад хийхээр геронтологийн төвтэй хамтраад хийх гэж байна. Тэгэхээр гол юу бол одоо чанартай урт наслах гэдэг энэ том бодлого 10 сард хэрэгжинэ. Хийгднэ үндэсний зөвлөгөөн. За дараагийн асуудал бол Ахмадуудад одоо чухал зүйл бол хорт хавдраа өвдөх эрсдэл байдаг учраас эрт илрүүлгийн тогтолцоог илүү сайн болгож хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулах илүү оновчтой эрт илрүүлгийн тогтолцоог 10 сарын дундаас одоо шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Үүгээрээ дамжуулаад бид одоо Ахмад наснуудад элбэг тохиолдог хорт хавдруудыг эрт үед нь За баярлалаа. Ган үлэг шүн тодруулах үлээ. Дахиад асуулт. Даваацрын дараа 6. За соёлын спорт аялал жуулчлал залуучуудын сайдын
багцад 2026 онд нийт 59.8 тэрбум төгрөгийн хөтөлбөр арга хэмжээний зардал одоогоор явж байгаа. Тэгээ энэ зардалд тохируулга хийгээд бид энэ соёл спорт залуучуудын чиглэлийн хувь тогтоомж бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтийг сүлжээгээр дамжуулж, тогтолцоогоор дамжуулж ард иргэдэд хүргэнэ. Энэ дунд бол ахмад наснууд хамт ороод явна, мөн залуучууд хамт ороод явна гэж хэлье. За баярлалаа. Гавл бас байгаа. Цаанаа мөрсөд. За насан туршийн боловсролын тухайд бол бид бас энэ бүх аймагуудтай насан туршийн хөгжлийн төвүүдийг тэгээ захаас нь байгуулад ингээ явж байна. Тэгээ энэ дээр бол их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг энэ төвүүдээр нь явхад бол үнэхээр хурж ажиллаж байгаа. Ахмадуудтай хурж байна. За мөн одоо ахмадууд очиж тийм суралцсанараа өөрсдөө бас илүү одоо амьдралын эрч хүч илүү их одоо идэвхтэй болж байна. Ийм зүйлүүдээр нь бид энэ хөтөлбөр талаас нь дэмжиж явна. Хөтөлбөр талаас нь илүү дэмжиж явна. Одоо насан туршийнхаа төв дээр зориулдаг бол төсвүүдээ бол энэ жилийн төсөвчс оруулж ирсэн байна. Энийгээ дэмжиж явна. Баярлалаа. За гаанхуулын гишүүн тодруулна. Гаанхуулын гишүүний микрофон өгье. За төсвийг нийгмийн бүлгүүдийн одоо бас талаас нь бид бүхэн бас харж дүгнэхс хэрэгтэй байгааг бас энэ саяын ахмадын асуултаар бас одоо харуулъя гэж бодсон юм аа. Залуучуудын нүдээр харах юм бол одоо үнэхээр хэцүү юм төсөв бол байгаа. Саяын ярьж байгаа асуудлыг бас ингэж хэлэхэд ер нь хэлэх зүйлүүд бас одоо их бага одоо байх баха гэж бодож байна. За энэ чиглэлээр бол цаашдаа бид бүхэн харах ёстой гэдгийг би дахиад сануулъя. За боловсролын зээлийн сан дээр яг хэдэн төгрөг тавигдаж байгаа вэ? За хичнээн одоо бас одоо зээлийг дотоодын болон гадаадын одоо бас зээлэгч нарт олгох уу? Энэ хувь хэмжээ ер нь бол одоо цаашдаа ямар бодлого барих уу гэдэг ингээд нэлээд наривчлах юмнууд бас байгаамаа. Энийг та бас нэлээд дэлгэрүүлж өгөөч. Эргэн төлөлтөд холбогдолтой асуудал дээр бас тодорхой журмуудыг бас гаргаа зохицуулъя гэд. Ялангуяа одоо хуулийн одоо байгууллага эргэн төлөлтийн тодорхой хувийг аваад ажиллах ийм журмуудыг бас одоо явж байгаа юм билээ. Тэгэхээр энэ асуудал сангийн ам дээр байна уу? Боловсролын ам дээр байна уу? Хэрвээ тэгвэл бас их усүр илүү сайж. За наран баяр сайд. Та товчхон тодорхой хариулаарай. За боловсролын зээлийн сан дээр бол 120 орчим тэрбум төгрөгийг тавьж үлдсэн 30 орчим тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс авна гэсэн ийм одоо зорилго тавьдаг. За эргэн төлөлтийн тухайд бол сүүлийн 4 жилд 21 онд 0.4 тэрбум, 22 онд 0.7, 23 онд 7 тэрбум байна. За 24 онд 30 тэрбум төгрөг батснаас 14.6 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн ийм нөхцөл байдалтай байна. Ер нь бол нийт зээлийн одоо энэ гарсан зээлүүдийн бараг 75%-ийг бол зөвхөн гадаадын зээл нь эзэлж байгаа. Ягаад гэвэл гадаад зээлд бол асар үнэтэй сурдаг ийм нөхцөл байдал үүсчээд байгаа. Тэгэхээр бид бас энэ эргэн төлөвлөхийн тулд ямар механизмыг ашиглаж байгаа түрүүнд бас хэлсэнчлэн Монгол банкнд бүх мэдээллийг явуулсан. Түүний зэрэгцээ соён гээгэрүүлэх ажлыг явуулж байна. Түүний зэрэгцээ араас нь одоо ярих, сануулгах, за мөн одоо гэрээ байгуулж хуулийн компаниудад хандах гэх мэт ийм ажлуудыг зохион байгуулж байгаа болно. Энэ баярлалаа. Минут. За нэмээд хариулт дуусч байгаа тийм. За хуулийн байгууллагаас наран баяр сайд гүцэгээд хариулъя. За ер нь бол хуулийн байгууллагуудад бол бид мэдээллийг хөрвүүлж тендер зарлаж эргэн төлөвлөх ийм одоо ажлуудыг эхлүүлж байгаа. Мөн одоо улсын ерөнхий прокурорын газар бусад ийм Монголиа цахим системтэй хамтраад бол зээлээр суралцсан 15,000 гаруй иргэнд бол 2 удаа зээлийн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан. Ер нь бол зээлийн эргэн төлөлт ороод ирсэн тохиолдолд энийг нөгөө төрийн сан руу шууд аваад захирын зарцуулалтан дээр нь бол нэлээд тийм хүндрэлтэй тал үүсдэг. Тийм учраас энийг уян хатан байхаар одоо энэ жидүү өдр шиг энэ шууд энэ үйл ажиллагаанд зарцуулаад явах юм боломжийг бий болгох тал дээр бас бид анхаарах шаардлагатай байна гэж харж байгаа. Тэгэхгүй бол нөгөө яг хүүхдүүдийн одоо тэр авж байгаа оюутнуудын энэ зээл нь заримдаа цагтаа орохгүй ийм тохиолдлууд нэлээд гараад байгаа. Ийм нөхцөл байдалтай байна. За баярлалаа. За гишүүд асуулт тавьж